Сайн байцгаана уу эрхэм минут үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цадаг нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд өргөд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт Дундгуй аймгийн Сайн цагаан сумын угуул Яруу найрагч Эрдэнэ үеийн ган тулга өргөдөн ирсэн байна. Ингээд танд энэ үчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн өнөөдөр мэндийг хүргэе. Энэ ном хэзээ гарсан ном бэ? Энэ номынхаа талаараас яриач. Дотор нь хэзээ таны одоо ямар цаг хугацаанд аль цаг хугацаанд хүртэл бичсэн бүтээлүүд орсон байгаа вэ? Энэ номны бас онцлог анхны номоос арай өөр ном багх тийм ээ. За энэ миний Сүрэг үгс гэж 3 дахь бүтээл маань байгаа. 2016 оны ихээр хэвлэгдсэн. За энэ өмнөх үгийг бол Монголын зохиолчдын болон Мишгийн Зэдэн дөрж нэрмж шагналт. Яруу найрагч Ломбын намаагаа сэрүүлсэн байгаа. Тийм ээ. Солинго ятдгалтай. За энэ бол голдуухан их орон амьттай. Тийм Монгол гэж үлгүү. Монгол шүү. Гололсон. Та ер нь яруу найрагч зохиол энэ зүйлийг ер нь юу гэж өөрийн зүрх сэтгэлдээ дотоод ирсэнчдөө дотоодд хүлээж авдаг. Яруу найраг утга зөв ер нь Монгол хүн болгон толгой холбодог. Тийм сайхан. Авьяас бэлэгт ард түмнүүд. Чонымын хэлсэг гэдэг шүү дээ. Яруу найрагч ардын дунд яруу найрагч байна гэдэг үнэхээр хэцүү зовлон юм а гэж. Тэрнтэй адилхан тэр дотроос авьяас бэлгэрээ араа илүү тэрийгэ жоохон тэжээгээ тэтгээд цааш аваа явсан нь бас нэг утга зөв яруу найрагын тогоонд чанагддаг юм болов гэж боддог. Миний хувьд бол бас нэг жоохон эцэг эхээс өгсөн хөвгдөл байж таараа. Тэрийгэ бас жоохон тордоод ингээд яруу найраг гэдэг ертөнцид бас нэлээд дурлаа шимтээ явж байгаа. Залуу хүний хувьд бол цаашдаа дөнгөж би одоо бичиж эхэлж байгаа юм. Яруу найраг гэдэг ертөнц их том дотоод сэтгэлгээний мэдрэх үеийн тийм онцлог чанартай нэлээд мэдрэмжил юм болов гэж боддог шүү дээ. Мэдрэмж хэрэгтэй болов. Анхны ер нь энэ багш ямар юм бэ? Яг мэрэгжлийн одоо зохиолын аав усаг заасан багш гэвэл ямар юм хэлэх вэ? За би ч одоо яг тийм ийм багш гээд надад бол байхгүй. Гэхдээ 8 дугаар ангид манай Дундгуй аймгийн сайхан яруу найрагч Гончиг Сүрэн гэж ах үедээ. Тэр хүн даав мандагуулж яг хаддаг өрсөн багш бол тэр хүн байгаа юм. За бусдаар бол нэг багш нэтрээгээд яг номын үст ногоотой шилийн ууж исэн бол байхгүй. Гэхдээ их Монгол дээд сургуульд бол манай төрийн шагналт Дармын Бат хоёргаа дугуйл хичээлдэг байсан. Дугуйланд бас алдаг өнөг явдаг байсан. Энэ жил нэлээд их үйл болох юм шиг байна. Намар их богинохон болох янзтай байна. Гэтэ уран бүтээлч хүмүүсийн зүрх сэтгэл ер нь намар ер нь ямар байдаг бол таны хувьд ер нь намрын удирлыг яаж хүлээж авчих мэдэрч бичдэг. Ер нь жилийн 4 удирлын аль цаг хугацаанд нарийн илүү суух уу ер нь бичв. Сайхан асуулт байна. Намар гэдэг үлрэл бол яг миний үлрэл. Би бол намар их бичдэг. Намар их шаналдаг, намар их ганцаарддаг ч юм уу, намар их баясдаг ч юм уу. Бүхэл зүйлийг ингэж өөрийнхөө дотоод ертөнд цуглуулж чаддаг юм шиг байна. Тэгээд ч тийм ч утгаараа намар надад нэг л гоё. Тийм их гоё өгөгдлүүд өгдөг. Тэгээ намрын тухай шүлгүүд бас байгаа. Намар л ер нь уран бүтээл ихт гоё байдаг да надад. Ер нь ингээд сэрүүн шалуунч тийм ээ. Ер нь өвлжлөх гоё байгаа юм шиг, зунч юм шиг, намар юм шиг. Тэр тусмаа манай говийн намар бол хавчих налан шүү дээ. Одоо наадмаас хойш тэгэл наадмын маргааш намар гэдэг тэгэл 10 11 сард ч манайх чи гүүгэн барьцсан. Ганц унахтай ч гэсэн унгаан барьцал айргаа угаал намар жал гэж хэлдэг. Тийм сайхан ард түмний дунд өссөн болохоор ч тэр намарт ер нь их дуртай, хайртай. Тийм шүү дээ. Сайхан үлрэл. Уран бүтээлчд бас үзэгчтэй өргөн барих уу тийм ээ. Намрын тухай сайхан та намдагдсан нэг одоо тааны айраг шиг сайхан шүлгээсээ үзэгчтэй өргөх үү. За тийм. Намраар гэж шүлгүүд уудъя. Намраар. Эсвэн шатаж зүсвэн хөөрсөн орчлон дээр эхээсэн төрхтөө би уйлсан шүү намраар. Эхлэл төгсгөлгүй сүн жимээр тэнчин алхахта. Ирээн цэцгсийн толгойг хөндсөн шүү намраар. Нарны хайр асгарсан дулаан гоё амруун дээр намир хөхсрэглээг сэмлэн залгилсан буцах ертөнцийн салхийг шаргал сүлтээ зүгсраад бууж мардах хэрийг ижилтэн тавсан өглөө бодол минь ганцаардсан шүү намраар. Унагалд дуурсан жахтган дээр тэнгэрийн сулбуур зангирч уулсын хүрэн сэрвэн дээр бүрэгдийн ангаа хайжинтэхэд цаг хугацааны онсыг нүүдлийн шууд зуугаад самцан дээр нь сүдрөнгөн одсон шүү намраар. Хээрийн задгай бэлчэр дээр жолоо таалцсан тоглосон. Хэнцхэн тэр андынх үлжөөрүүгээ нүсэн өдөр хэлбрэн алдсан сэтгэлд нь натгсан чулуун тоологдоод
хизээж ирэхгүй юм шиг шаналсан биш үү намраар зүрх минь дэнсэлж зүүд минь алдуурсан орчлон дээр зүг зүгийн салхийг өвөртлсөн биш үү намраар зөрж өнгөрөх ертөнцийн алтан тоосыг хэлхэж зөөлөн гүнэгтгэрлээр шүлэгдэрлэн суухтаа уярсан биш үү би намраар гэж. За сайхан шүлэг байна. Яг одоо бас хийж байгаа ажил болохоор барилгын ажил хийж байна тийм ээ? Тий. Гэтэл бол одоо анхны бол эзэмсэн мэрэгжил сэтгүүл зүйн чиглэлийн юм шүү дээ тийм ээ? Яагаад бас өөр салбарыг сонгох болов? Амьдрал гэдэг чинь бас гоё янз бүрийн юм хийхийг л бодсон залуу хүний хувьд. Тэгээд би сэтгүүлч мэрэгжилтэй. Сэтгүүлч мэрэгчлэрээ бас ганц нэг сэтгүүл дээр ажиллаж сургуулийн тус ажиллаж байсан. Тэгээд санаанд уу явж байгаад би чи өмнө говьт сүлд манай ихнэр өмнө говьх л доо. Өмнө говьт бас 2-3 жил амьдраад өдөө орон нутагт бас нэг сэтгүүлийн ажил нэтрэгээд нэг байгаад байдгүй. Ганц нэг телевизтэй, ганц нэг сонинтой хүмүүс нь бүрдсэн тиймэрхүү ч юм уу байлалд. Тэгээд тэнд бас зүгээр суугаа яах вэ гэж одоо өөр ажил хийх гэхээр бас мэрэгжил шаардлагатай болоод. Тэгээ улс төр менежмент актемд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр төгс. Тэгээ энэ мэрэгжлэрээ одоо ажиллаж байгаа нэг хувийн компанид. Тэгтэл одоо яруу найраг Тэгтээ бол яруу найраг утга зохиол гэдэг бол надад салшгүй зүйл. Байгаа байсаар ч явахлна гэдэг. Дундгуйхан яруу найрагчтай ер нь хэрэг ойрхон холбоотой байна. Нутгийн ах нартай. Нутгийн ах нартай ер нь холбоотой шүү. Дунд говь ер нь яалтчгүй утга зохиолын том ертөнц АЭС-ав тэр дотроос олон сайхан яруу найрагч төрүүлсэн газар. За Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Сонон Балжирын буйн өмхгээс эхлээл Сормоо нэршийн Даштор, Армын Бат 2, Дамбын Дөрват, Аранангийн Дорж болон Зэндийн Чимэг Дорж, Долгорын Нима Доод Сэндчав. За тэгээд Гочоогийн Бадам гэж гайхалтай сайхан яруу найрагч. Аюур Унагийн лав, Пернлэний лав гэдэг олон арван цуваа хөврөнөлтөө цаашаа. Тэгээ нутгийн ах нартай бол их ойрхон байдаг. Манай одоо Адаа цэг сумын соёлын говья зүтгэлтэн зохиолч Зандраа байдгийн ах байна. Бас мундаг хүн. Тэр бүхэнтэй бас сайхан уулзаж учирч. Ах дэдсийнхээ үгийг сонсож явна. Анх уулзсан ер нь том зохиолч ямар хүн байсан байдаг бол ер нь? Хамгийн анхны том зохиолч бол Долгорын нэм ах. 5 дугаар ангид байхад Долгорын нэм ах нэг дунд говьтай ч нэг уулзалтаар очиж хүүхдүүдтэй нэг уулзаж ирсэн юм. Сургууль 10 жил. 10 жилийн хүүхдтэй. Тэгэхэд анх уулзаж ирсэн. Тэгээд зурагтаар харж ирсэн үнэ хараад, хажууд нь хараад бас сонир болдг юм. Анхны ном ер нь хэдэн онд ямар нэртэйгээр хэвлэгдэж вэ? Анхны ном маань 2011 онд тэр тэнд бишүүлгийн төвөр хэвлүүлсэн. 11 анхны номоо гаргачаал тэгэл манай Саяугийн Баттулга гэж үргэлж хэсгийн цогцлын хайз маань намайг тосч яваад номын дэлгүүрээс. Тэгээ ном аваад шууд задлаа. Гүн л хоёроос дээр. Үнэрлээл. Ямар үнэр гардыг юм бол бас нэг мэдрэмж, сонин мэдрэмж хүрдэг юм лээ. Тэгэл гэрлүүгээ очиад номоо дэрлээ унтаж ирсэн. Их гоё юм билээ. Тэгээ хоёр дахь ном маань бол 2013 онд Хөх тойрогт нэртэйгээр харсан байгаа. Энэ одоо бүтэл 3 дахь ном тийм ээ? 3 дахь ном маань Сүрэг өвс. Сүрэг өвсөд бас нэр ус учиртай байх тийм үү? Тий, Сүрэг өвс гэж хүмүүс их зарим нэг сонин нэр байна. Зарим нэг онцгой нэр байна л гэдэг юм лээ. Би бол яг хуу Сүрэг гэдэг чинь сүргээр нь байж ийм гоё цогц болдог. Тэгээ өвс ногоо хүртэл сүргээр нь байхад ямар гоё харагддаг юм. Ганц нэгээрээ нэг гантай жил, ганц нэг армаг тармаг бол бас жоохон тийм харагддаг. Сүргээрээ ингэж харагдвал их гоё юм. Гэдэг ч юм уу. Тийм нэг байгалаг чанарыг нэр. Саяхан бас Чойномын одоо оюухан наадамд оролцоод ирсэн. Энэ наадамд айрагдсан шүлгээс дуудаач. Ямар одоо шүлэг уншаад айрагдсан юм бол тийм ээ? Үзэгчд маань бас сонирхож байгаа ч бодож байна. За би яг айрагдсан шүлгээс орхичоод ирсэн байна. Тэр номон дээрээс шинэ номон дээрээс нэг сайхан Чойном зориулсан шүлгээ дуудъя. 2014 онд айрагдсан шүлэг байна. Чойномын оюухан наадам. Төрийн шагналт яруу найрагч Чойномд манан хинтийн сэнкэр манан хэсэг саарлаад дууны хийсэн дэл болоод бороорлон хинцхэн сургурын хэнцэр сармуус арчаад салхи болон найран дундаас ардын дүү хөглөөд намаржин шогшин навчсын зүуднээс шүүдэртмөр түүгээд
найраг шиг шин хинтийн синхроманан сарны хүрл аялгуунд хөг сутгаад өндрийн үлс болон сар жилийн тунгалагхан гарцнаас гэрэл тэгээд хүслийн өх болон сансрын өргөлд дуудцаад тэнгэрийн шууд болон салаа гэзэгтэй өхний хацар шүргсэн дурлал болон хинтийн синхроманан наран сарны гүцнээс алтан дарс болгоод газраар дүүрэн буун нам гомын дундуур амгалан үстэрлээд намрын талд хэруулн нүглийн зад буян тээсэн бодгөрөөс мэлмэд роошин нөмгөн задгай орчлонгийн сулгурун давчинд болортон хинтийн синхроманан ялгун хэрмэрний ороожроо явдалд халигж ирэн яргай зандан нэмэлийн гал шар хийцэнд гангарч ирэн ятг гүжинд бүсгийн сэтгэлийг уймуулж ирэн яруу гიშгэлэн динжин ламтай хоримлож ирэн гэрэл сүудрийн бүдгхэн жилөөнд хөглөрч ирэн гисэр жангарын туйлс сайлаад хөвөрч ирэн гимшил сэлгсэн жаахан хүүхэд шиг туниж ирэн гэгэн сайдмын нуранд цангасан дуутай төргөлж ирэн хинтийн синхроманан сүүн замаар асгарч ирэн сүлдний ямаар архирч ирэн сүрг сүрг шууд тайнууж ирэн сүмтэй бодрын жилуунд цастай бодорч ирнэ гэж ийм жил байна. Сайхан бүтээл байна. Тэгээд яруу найрагч уран бүтээлч хүмүүс тэгээд жишээлбэл одоо Хинтээ аймгийн Дархан сумд очиход тэр нэг агаар салхи уулын салхи савир нь бол арай л өөр мэдрэмж төрнө зүр нь. Ер нь сайхан шүү. Хинтээ нутаг тэр тусмаа эзэн Чингисээр авгалсан нутаг. Дээр нь маш олон алдар суутнууд төрсөн байдаг, хангалтчууд байдаг. Дээр нь байгалийн их сайхан зам тогтцтой. Хинтээ аймгийн Дархан сумд би одоо 2 дахь удаага орчиж байна. Жогын өмгөө бол тэр шар нохой үлжээ гэдэг газар төрсөн байдаг. Тэнд нь сайхан одоо манай өд сангийн тэргүүн гам болдох маань нэлээд сэтгэл. Наадам бол суман дээр яг одоо төрсөн газар нь болж байна уу? Би тэглээ очиж нөгөө төрсөн газарт нь очиж сайхан үндэтгэл үзүүлээд тэгээ сумын төв дээр наадмаа хийсэн. Тэр сайхан нутгаас одоо тийм агуу хүмүүс төрөлгүй явах те. Нямбуугийн нэм дөрж байгаа Чойном 2 бол одоо нэг ангид байсан 2. Нэг нь Батчрэтих, нэг нь одоо Дарахных. Тэгэхээр агуу тийм мундагуудыг төрүүлсэн өлгийн нутаг гэдэг бол цаанаасаа нэг тийм авшиг нэрхтээ. Сайхан сайхан. Таны хувьд болорцсон наадамд ер нь хэд удаа оролцсон бэ? За болорцсон гэж бол яалтчгүй Монголын яруу найрагчдын оюуны том дэд наадам. Монголын ард түмэн одоо утга зохиолт хайртай шимтэн дурлагчд бол хүсэн хүлээж байдаг. Жилдээ ганцхан болдог. Улсын наадмаа хүлээж байгаа юм шиг юм болдог. Тийм сайхан наадам л да. Энэ сайхан наадамд одоо 3 жил оролцсон. Болорд сумыг тойрсон янз бүрийн яриа их гардаг штэ. Сүүлийн үед одоо наадам юм боллоо тэр хүн төрүүлээ ингэх байсан ч гэдэг юм уу. Тэр хилэн бол одоо би бол нэх оошоод. Тэр болдгийн болдгоор бол болно гэж сайхан. Наадам гэдэг сайхан тэр болорд сум гэдэг нэр хүндэл сайхан хадгалж явах. Бусдаар бол тэр хүн уралдаг наадам биш штэ. Игэн оюун ухааны тийм ээ. Болорд сумгийн наадам. Тэн дээр бас том боломж залуу яруу найрагч тийм ээ. Өөрийгөө ер нь үзэгч танилцуулах, өөрийнхөө бүтээлийг үзэгч олондоо уншиж, өөрийгөө уран бүтээлийг хүргэнэдэг бол залуу яруу найрагчтай бол их том боломж байдаг. Тэгээд мөн одоо эд бичиж байгаа хүмүүст бол өөрийгөө ер нь хэр байгаагаа харах боломж байдаг. За тэгээд жоох ахын насныхан маань ер нь дүүнэртэйгээ ер нь хэр уралдгийг харах гэдэг. Их одоо сайхан олон үйл явдал болдог. Тэгээд болорцсон наадам миний бодлоор бол уншигчдын их том баяр байд юм болов уу? Тэгэл байх. Үзэгчдэг яг одоо нөө шүлгийг уншдаг, сонсдог, авчтай мэ? Номын дэлгүүрээс номын авч уншдаг энэ найрагчдынхаа бүтээлийг яг өөрийнх нь өөдөөс нь харж суугаад шүлэг бүтээлэн сонсно гэдэг бол жилдэл ганц болдог ийм сайхан үйл явдал байх гэж боддоо шүү дээ. Наадам их сайхан болж байна. Номноос хамгийн сүүлд нь хин наадам яг авсан бай. 99 он Цэндийн жимд дөрж авсан баг тийм. Дөрж байгаа. Тэгээ Барнангийн дөрж чулмгаа бас 94 онд байдаг баха. Дундгоос 2. Дамбын төр утгаач бас авсан. Дамбын төр утгаач авсан. Болорцсон наадамд ер нь ямар шүлэг юм шүү энэ жил? Болорцсон наадамд би яг болорцсон наадмын өмнөх жил би охинтой болсон. За. Тэгээ охиндоо зориулж нэг шүлэг дуудсан. Охиндоо зориулж бичсэн шүлэг болорцсон наадам дээр уншсан. Тэгвэл шүлгээс үзэгчтэй. Тийм ээ. Охиндоо ер нь ингэж нэр өгөө. Номонго. Номонго.
Ер нь энэ яруу найр гэж тэр нэг сайхан нэр өгөх юм аа. Мөн яруу найрс наран болж юмс тэнгэр уул гэж нэр өгсөн байлээ шүү дээ. Мундаг нэр. Тэнгэр уул, намуунго. Тэгээд нөө Эрдэнэчрийн цагаан уул, цагаан уул, тэр өмөх уул гал энтергээд сонин нэртэй. Яруу найрс нэгтэр сэтгэлгээ дотоод бодлоо арай өөр үнэ тийм ээ. За. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Олон шаргал өдрүүд өвсний лимб хуурдаж сэтгэл хөглсөөр.Ооны сүм хөлөөр цэцгийн инээд боторч нутаг үнэртсээр. Орчлонгийн хамаггүй нэг ганцхан нарны хүүхэн хараанд орчсоор. Он цагийн бүх жаргал ганцхан нарны хүрэл зүрхэнд багтсаар. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Манан туулсын өнөөр бүдэгхэн жимнүүж итгэлөлгүй зөөр. Марлын алтан эвэрт үйлс түүртэхгүй хөөж бодол урсгасаар. Мянган зууны түүх ганцхан сарны цэнхэр тэрхэндэж бисээр. Магадгүй төмөн ирэх цаг ганцхан сарны хөвлөд жирэмсэлсээр. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Өнөөрт талын зүүдэнд жигүүрт шууд өндөглөж хүсэлтээсээр. Өрн цагийн зэлэнд хээр унаг хөрвжиж хүлэг болсоор. Өрдөртийн тунгалаг ороо ганцхан аав минь ухаанд дүсэрсээр. Угтах замын жолооцрахаа ганцхан аав минь нүдэнд нүсээр. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Гэрэл тэрсэн моддын үндсэнд газар амьдэрч он утсаар. Гэглэгэн намрын мөнгөн шүүдэрт хорвоо амирлаж хүүгэн угтсаар. Гэмзэмийн харанхуй ганцхан ижимэн цагаан сүнд гэрэлтсээр. Гээгдэхгүй үнэн бүхэн ганцхан ижимэн цагаан санчган дургасаар. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор. Сүрг салхины нүүдэл гуйлан өргөс номлож зүрх хөндсөөр. Сүмийн орон бодгөрөөс хорол тэрч амгалан өсгсөөр. Сүн ертөнцийн хамаг амтнаас ганцхан хүмүүний тухай төсөөлсөөр. Сүүн заяаны хаан оршилд ганцхан хүмүүний явдал төрсөөр. Охины минь сэвлэг шиг хамбан минь тэнгэрийн дор гэж. Болох мэдрэмж бас сонирм биз? Сонирм байлгүй. Би ч хүү охин хоёртай. Хүү маань одоо 1-р ангид. Жил орж. Эх орон гэж ер нь таны хувьд та юу хэлэх вэ? Эх орон хүмүүс өөр өөрөөр тайлбарладаг. Залуу хүний хувьд та ер нь одоо ингээд Монгол хүний хувьд эх орон бол одоо миний цорын ганц яруу явах орон зай. Эх оронгүйгээр бол ер нь амьд бодгаал өндөрлөгт амтныг бол эх оронгүйгээр л эзэт төсөөл шиг бол тэ. Эх орон гэдэг бол тэгэхээр яалтч үүд юм. Дээд юм. Энэ эх орон дээр тэгээд хүн болж төрнө гэдэг бүр их үзээ юм да. Тэгээд эх орны тухай бол одоо манай сүүлийн үеийн залуучууд бас эх орноо бас сайхан хайрлах хэрэгтэй. Ийм сайхан эх оронд төрчүүд бас эх орныхон тухай юм хийх хэрэгтэй. Эх орныхон тухай дуурах хэрэгтэй гэж би боддог доо. Нэвтрүүлэгт маань оролцсон хүн бүхэн бас энэ эх орон гэсэн энэ одоо сайхан нэвтрүүлгээр маань өөрийнхөө бүтээлийг үлдээдэг юм байна. За тэгээд бэлэг оюуна Шингисийн бүтээл хожимоо оролцсон бүх сайхан хүмүүсийн бүтээл ном болж гарах юм байна. Тэгээд танд энэ дэвтрийг гардуулъя. Тэгээд энэ бас бүтээлээ үлдээнэ гэж. За өнөөдөр бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч шүлэг бүтээлээсээ мөн өөрийнхөө орон зайнаас хуваалцсан танд маш их баярлалаа. Цаашдынх нь бас уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та хүнд ч гэсэн цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ эх орон гэдэг сайхан телевиз бол Монголын ард түмний бас нэлээд үздэг телевизүүдийн нэг болсон. Тэгээд энэ телевизийн хамт олонд 2016 онд гарсан Сүрэг ус яруу найргийн төврөө дурсгал. За баярлалаа. За ингээд ном бол ер нь дээдийн бэлэг шүү дээ тийм ээ. Баярлалаа ингээд Сүрэг өвс гэсэн энэ сайхан бүтээлээр цаашаага он цаг өртөөлж олон 10 сайхан бүтээл ганц тулга гэдэг энэ хүний сэтгэлээс урсан гарах болтугай гэж бас хүсэн өрөмөр байна. Сайхан бол бат сайхан оршгэ. За баярлалаа.
Эрхэм мөндөд үзэгчдээ бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрээд өндөрлөж байна. Эх оронд үзийн хойморт Дундгой аймгийн Сайн цагаан сумын угуул Монголын зохиолчдын хөвлөлийн гишүүн Яруу найрагч Ган Толгой оролцлоо. Дараагийн дугаараа хүртэл түр баяртай.